За өмнөх хичээлээр бүгдээрээ итгэл үнэмшил гэдэг зүйлийнхээ ямар хүчтэй болохыг олж мэдлээ шүү дээ. Итгэл гэдэг зүйл бол бидний супер павер буюу шидэт хүч юм байна гэдгийг олж мэдлээ. Тэгэхээр одоо бүгдээрээ энэ итгэл үнэмшил, үзэл бодол гэдэг зүйл, энэ хүчирхэг зүйл бидний даалд ухамсарт хэрхэн яаж орж ирсэн, яаж үр болон үндэслэн юм бэ гэдэг талаар үздэцгээе. За тархийг бүгдээрээ яг хөрстэй зүйрлэж болно. Тэгээд тэр хөрсөн дээр ямар үр суугдсан байна? Тэр үр үндэслээд тэр хөрсөн дор харагдахгүй байгаа үр үндэснүүд маань бидний даалд ухамсартах итгэл үнэмшил. Тэгээд тэр үндэснээс соёолсон ургамал, цэцэг, жимс, мод тэр бүхэн бол бидний ил харагдаж байгаа бүхэн бол бидний тархинд дах бидний ухамсарт сонсогдож байгаа бодлууд юм аа. Тэгэхээр хэрвээ бидний бодол сөрөг бодол байнга төрдөг бол за би ч ямар арчаагүй юм бэ? За би ч чадахгүй дээ. Би ч яаж чадах вэ гэдэг ч юм уу. Тиймэрхүү өөрөө өөрийгөө доош нь хийсэн, амьдралд итгэл алдарсан тиймэрхүү сөрөг бодлууд хэрвээ орж ирдэг бол энэ маань бидний даалд ухамсарт тэр үндсэлсэн үр маань өөрөө сөрөг болохоор л тэгж сонсогдож байгаа юм байна гэж ойлгож байна. Тэгэхээр хэрвээ тэр үр маань сайн сайхан намайг өөрөө өөртөө итгэхэд туслахаар үр байсан бол би бол чаддаг хүн. Би бол юу гэдэг лээ нөгөө санснаа авч сарвааснаа хатгадаг гэдэг лөө. Тийм хүн би бол бусдыг хайрладаг, хүүхдээ хайрладаг сайн ээж гэдэг ч юм уу ингэж өөрөө өөртөө итгэдэг тийм сайхан эерэг бодлоод бодогдох байсан юм байна л та. Тэгэхээр бид нар энэ сөрөг бодол бүхэндээ ерөөсөө итгээд байх хэрэггүй. Яа гэвэл эн чинь бидний бага насанд хэн биднэрт энэ үрийг суулгаж биднийг үүнд итгүүлсэн бэ гэдэгтэй шууд холбоотой байдаг байхгүй юу? Тэгэхээр бидний өнөөгийн амьдралын нөхцөл байдал яг одоо би ямар нөхцөл байдалтай амьдарч байна вэ гэдэг маань миний гаргасан шийдвэр бүхнээс шалтгаалдаг. Би ямар шийдвэр гаргасан байна тэр бүхнийхээ үр шимийг хүртээд яг өнөөгийн энэ нөхцөл байдал амьдралын нөхцөл байдал хүрээд ирсэн байна. Сайн ч вэ муу ч вэ энэ бүхэн миний гаргасан шийдвэрээс шалтгаалж байгаа. Тэгвэл бид нар тэр шийдвэрийг яг юунаас болж гаргадığım бэ? Тэр ямар шийдвэр гарах болсон ямар үндсэлтэй юм бэ гэвэл би тухайн үед юу мэдэрч исэн. Надад тухайн үед ямар мэдээлэл байсан юм бэ? Би юуг мэдэж байсан? Би юуг мэдэхгүй байсан? Би юу бодож байсан? Би юу мэдэрч байсан гэдгээс шууд шалтгаалж байна шүү дээ. Тэгэхээр биний юу бодох, юу мэдрэх гэдэг маань өөрөө тэрнийг даалд ухамсартах итгэл үнэмшлүүдээс үзэл бодлоос шалтгаалаад бид нар аливаа шийдвэрийг гаргадаг. Тэр шийдвэр маань бидний амьдралын өнөөдрийн нөхцөл байдлыг бүрдүүлж байдаг. Тэгэхээр энэ итгэл үнэмшилтэй холбоотойгоор бидний амьдрал ингээд бүр өөрөө ховсон өөрчлөгдөж гаргасан шийдвэр бүхэнд маань нөлөөлж байдаг байна. Энэ өнөөдрийн нөхцөл байдал шууд нөлөөлж байдаг байна. Тэгэхээр бид нар энэ итгэл үнэмшил дотор энэ даалд ухамсартаа би өөрөө мэдэхгүйгээр ухамсаргүйгээр юу бодож итгэж яваад байгаа юм бэ гэдгээ өөрийгөө анзаарч олж харж байх нь маш чухал гэдэг байна. За тэгэхээр одоо бүгдээрээ энэ итгэл үнэмшил яаж хэрхэн бидний тархин дотор орж ирсэн бэ гэдгийг ярилцъя. Хүүхдийн тархи 0-7 наснда бүхнийг ингэж спонж шиг сорж суралцаж байдаг гэдгийг бүх ээжүүд сонссон байдаг тийм. Яагаад тэгдэм бэ гэдгийг талаар ярилцъя. Бид нар өөрсдөө 0-7 наснда эдгээр итгэл үнэмшүүдийг сураад авсан байгаа байхгүй юу? За, үүнийг ойлгохын тулд бид нар тархины нэг үйл ажиллагааны талаар нэг бяцхан зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр бидний тархин дотор асар олон мэдрэлийн эсүүд байгаа. Тэр мэдрэлийн эсүүд нь хоорондоо маш их холбоосыг үүсгэсэн байдаг. Тэгэд мэдрэлийн тухайн эс бүхэн өөрөө мэдээллийг агуулж яадаг. Жишээ нь миний нэг ширхэг мэдрэлийн эс улаан гэдэг өнгөний тухай мэдээллийг агуулж байгаа. Тэрний хажуудлын мэдрэлийн эс нь улаан өнгөтэй холбоотой. Тэр улаан гэдэг мэдрэлийн эстэй холбогдсон мэдрэлийн эсүүд нь улаан гэдэгтэй холбоотой миний мэдж байгаа үгнүүд байгаа байхгүй. Одоо жишээ нь алим гэдэг юм уу, улаан малгайт гэдэг юм уу, улаан уруулын будаг гэдэг ч юм уу. Иймэрхүү үгнүүд мэдрэлийн эс болгон дээр тусдаа ингээ хадгалагдаад тэдгээр нь хоорондоо ингээд холбогдсон байгаа гэж ойлгож байна. За тэнгуут би юу бодож байна гэдгээс шалтгаалаад би хэрвээ мөнгөний тухай бодох юм бол мөнгөтэй холбоотой мэдрэлийн эсүүд дээр ийм яг ийм цахилгаангүйдэл яг тог асаадаг шиг адилхан цахилгаангүйдэл бидний тархин дотор байдаг.
Бидний тархин дотор яг ийм цахилгаан гүйдэл байдаг. Яг аяга цахилгаан шиг. Гэхдээ маш бичил жижигхэн хэмжээтэй мэдрэлийн эсүүдээр ингээд дамжаад хооронд нь ингээд явж байдаг. Тэгээд би юу бодож гин гэдгээс шалтгаалаад тэр мэдрэлийн эс ингээ тэр цахилгаан гүйдэл маань өөр мэдрэлийн эсүүд рүү ингээд асар хурдтайгаар дамжаад ингээд миний тархин дотор ингээд тойроод явж идэг байх нь. Тэгээ тэр цахилгаан гүйдлийн хурд ба шилжилтийн давтамж нь ямар байгаас шалтгаалаад би юу хийж байгаас шалтгаалаад тэр мэдрэлийн эсээр дамжиж байгаа тэр цахилгаан гүйдлийн хурд шалтгаалдаг байхгүй юу? Хэрвээ би ингээд нэг юм бичээд юм уу те ном уншаад одоо би жишээ нь одоо энэ сургалтаа бэлдээд ингээд одоо өөрийнхөө ойлгож мэдж байгаа зүйлсүүдээ ингээд тархин дотроо боловсруулаад тэрийг ингээд үгээрээ илэрхийлээд ингээд яриад сууж байна шүү дээ. Энэ үед миний тэр мэдрэлийн эсүүд маш хурдтай ажиллаж байгаа. Яг гэвэл би ингээд тархиа ажилуулад яаж би энэ мэдж байгаа зүйлээ хамгийн ойлгомжтойгоор тайлбарлах вэ гэдгийг ингээд бодоод ярьж байгаа учраас би юу мэддэг вүлээ? Үнийг хэрхэн юутай холбож ярих вүлээ гэдгийг ингээд бодоод ярьж байгаа учраас миний энэ цахилгаан гүйдэл маш хурдтай ингээд мэдрэлийн эсүүдээр дамжин явж байгаа байх. Тэр хамгийн удаан тэр давтамж нь одоо бид нар чинь нөгөө зүрхний цохилтыг ингээд дэлгэцэн дээр хэмжингуут ингээд зураас гараад дээшээ доошоо яваад байдгийг мэднэ шүү дээ. Яг тэрэн шиг харагддаг магнитоэнцефалограф гэдэг төхөөрөмжөөр энэ цахилгаан гүйдлийн хурдыг хэмждэг. Тэгээ тэр цахилгаан гүйдэл юм удаан байвал ингээд маш юм зөөлөн тийм ямар ч хурц үнцэггүй удаан юм том уул шиг юм долгионууд ингээд гарч ирдэг. Тэрийг бид нар дельта гэж нэрлэдэг. Энэ болохоор хамгийн удаан давтамжгүй хүн гүн нойрон давтсан үед хүний тархи тийм их зүйл бодохгүй шүү дээ. Гүн нойрон давтсан үед. Гэхдээ ерөөсө зогсохгүй. Гэхдээ маш удаанаар ингээд тэр цахилгаан гүйдэл мэдрэлийн эсүүдийг тойрон явж байдаг байна. Дараа нь тэрний дараас арай жоохон хурдан нь theta гэдэг үйлдэлийн давтамж байгаа. Тэр нь яадаг вэ гэхээр хөнгөн нойрны үед яг ийм унтаас сэрүүний хооронд яг ингээд босыг гэхээр шууд ингээд баг нүдээш нээж чадахгүй тэгсэн мөртлөө унтцсан ч биш те. Бас гүн бясалгалын үе гэж ярьж байгаа хгүй. Хүмүүс ингээд бясалгал хийгээд ухамсартаа бүр гүн төвлөрөөд ингээд ертөнцөөс тасарсан байгаа үед. Дараа нь ховстуулсан үе гэж бас нэрлэдэг энэ үеийг. Тета. Хүнийг ингээд ховстонгууд бид нар мэддэн штэ ингээд за энэ хонх дуурангууд чи ховстуулна. Тэгээ тэнгуут ингээд хонх дуурангууд тэр хүн ингээд ямар ч хөдөлгөөнгүй ингээд яг нэг юм зогсоо байдалд орчих. Тэгээ хөөй гээ ингээд сэгсрэнгуут сэрж мэрэхгүй те. Киномен дээр харж ирсэн штэ. Тэр чинь бол яг л юм бодит амьдрал дээр байдаг зүйл. Ховсын одоо сэтгэл зүйн эмчилгээ эдэр гэд бүр байдэн штэ. Тэгээд тэр хүн за чи одоо нэрээ мартцсан. Чи ерөөсөө нэрээ мэддэггүй шүү. Одоо би хонх дуурангууд чи ховсын төлөөсөө гарна. Тэгээд чи ерөөсөө нэрээ санаж чадахгүй гэж хэлээд хонх дуурангууд тэр хүн ингээд сэрнэ. Гэвч нэрээ яаж ч хичээгээд санаж чадахгүй. Яг гэвэл тэр хүн ингээ ховстоод нэрийг нь ингээ ойд урсамжаас нь ингээ төр зүр ингээ унтраацсан байгаа байхгүй. Тэгээд тэр хүн яаж ч хичээгээд нэрээ санаж чадахгүй. Тэгээд за би чамайг ховслоо гэж хонх дуурангууд тэр хүн за одоо чи нэрээ санана. Дахиад хонх дуургаад тэр хүн ховсоосоо ингээс ирсэн чинь нэрээ сандаг ч юм уу те. Энэ ховстуулсан үед хүн ингээд юу хэлж ин тэр бүх зүйл ингээд шууд алд хумсарт нь хүрээд тэгээ шууд амьдралд нь ингээд нөлөөлөд өөрийнх нь амьдралд шууд тийм үнэн болж хувирч байдаг байхгүй. Тэрний дараагийн арай хурдан үеийн альфа үе гэж нэрлэдэг. Энэ төлөвт бидний тархи яаж ажиллахад бидний одоо цахилгаан гүйдлийн үйлдэл альфа төлөв шилжих үү гэхээр маш тайван байгаа үед сэрүүн байгаа. Гэхдээ маш тайван дөнгөж ингээд нүдэ нээгээд тааз ширтээд яг ингээд дараагийн алхмаа ерөөсө бодож төлөвлөж арай эхлээгүй байгаа тий. Эсвэл бид нар ингээд нэг хөдөө өөр юм уудам талыг хараад юу ч бодохгүй ингээд нэг амгалан сууж идэг шүү дээ тий. Эсвэл нэг голын ус урсж байгааг хараад ч юм уу тий. Яг нэг тийм тайван төлөвт бидний тархи альфа үйлдлийн давтамжтайгаар ажиллаж идэг байна. Тэрний дараа яг одоо тий бета би ингээ юм яриа сууж юм тайлбарлаад сууж миний тархины үйлдэл арай хурдан ажиллаж байгаа. Та бүхэн бас ингээ миний ярьж байгаа юмыг ойлгож авах гад анхааралтайгаар ингээ миний ярьсан бүхний боловсруулаад сууж байгаа учраас та бүхний тархи бас бета үйлдэл дээр ажиллаж байгаа. Тэгээд тэр нь болохоор арай хурдан байдаг. Бета нас дотроо 3 хуваадаг. Гэхдээ энэ хичээл дээр ерөөсөө ач холбогдолгүй учраас бүгдээрээ тэрийг үзэхгүй. Хамгийн хурдныг нь гамма гэж нэрлэдэг. Гамма дээр ингээд маш хурдан цахилгаан гүйдэл одоо бидний тархины эсүүдийн хооронд хүүж идэг. Тэр үеийг одоо бид нар ямар үе гэж тайлбарлаж болох вэ гэнэ үү? Бид нар заримдаа Facebook дээр ч юм уу, YouTube дээр ийм хөгжимчдийн бичлэгийг үздэг штеп. Төгөлдөр хуурыг асар хурдтайгаар ингээд тоглоод
асар хурдтай дараад өөрөө бараг тэр хөгжмийн ая болоод хувирсан юм шиг ингээл бүх хөлсөн цувцсан. Тэгэл ингээл гар хуруу нь яаж ингэж юм хурдан хөдөлдөг юм бол гэмээр ингэж бүр гүн төвлөрч тэр хөгжмөндөө уусан тоглож байгаа тийм нэг аа бүр ингээд tense гэж ярьдэн штэ. Нөгөө нэг ингээд бүр би үзэж байгаа хүн хүртэл ингээд гэж балмагтмаар тийм ингээд тоглолтууд ингээд бичлэгүүд явж байдаг штэ. Тэр хүмүүсийн тархин ингээд асар хурдтай цахилгаан хөдөл ингээд эсүүдийн хооронд нь гүгээд гамма гэдэг төлөвдөр ингээд тэр хүн очсон байгаа хаа. Тэгээ тэр хүмүүс бараг л ингээд ертөнцөөс тасарсан те эргэн тойронд юу болж байгааг мэдэхгүй гихсэн мөртлөө ингээд гар хуруу тархины үйл ажиллагаанд асар хурдтай ажиллаж байна. За тэгэхээр одоо энэ хичээл дээр бүгдээрээ юуг нь илүү төлхөө ярилцах уу гэхээр тета гэдэг долгион үйлдэлийн давтамжийн тухай бүгдээрээ дэлгэрэнгүй авч үзье. Яагаад гэвэл бид нар 0-7 наснда дунджаар 0-7 наснда гэж үздэг. Харин зарим тохиолдолд 10 нас хүртлээр эсвэл 6 нас хүртлээр ч юм уу бидний тарихын тета гэдэг үйлдэл дээр сэрүүн байгаа төгсөлт байнга байж байгаа байх. Бидний хүүхдүүд одоо 0-7 наснда яг им тета гэдэг төлөв дээр им ховсын төлөвт байж байгаа юм. Тэгжээч хүүхдүүд ингээд дөнгөж төрснийхөө дараа хүүхдүүд чинь ингээд эргэн тойрныхоо амьдарч байгаа орчныхоо соёлыг мэдгүй тэгээд өөрөө өөрийгөө ганцаараа ингээд ававж яваад амьд үлдэх чадваргүй байж идэг тэр үе дээрээ хүүхдүүдийн тархи маань тета гэдэг төлөв дээр ажиллаж идэг. Тэгээд эргэн тойрноосоо харсан, үзсэн, сонссон, уншсан бүхнийгээ ингээд даалд ухамсартаа шууд уусган ингээд үр болгон суулгаад, ургуулад, үндэслүүлээд тэгээд тэр бүхнийгээ шууд ингээд сорж ингээд нөгөө шингээж өөртөө авч идэг байх. Тэгэхээр бид нар ингээд бага насандаа эргэн тойрныхоо хүмүүст ховстуулсан гэсэн үг. Одоо жишээ нь аав ээж маань ингээд маш их загнуулдаг байсан хүмүүс байвал ингээд зарсан муу үнийг зарсан хойно өөр чи өста юу чадтыг али холт би өөрөө гэдэг ч юм уу нэг тиймэрхүү ингээл амар үгийг байнга сонсож өссөн хүн бол яагаад ч өөрөө өөрийнхөө тухай ийм эерэг бодлуудыг ингэж бодож тээж явж чадахгүй мэн л та үнийг ойлготлоо. Тэгээ тэр хүний даалд ухамсарт би юу чаддгүй ингээд аав ээжтэй гай болдог хүн юм байна гэдэг тийм ихтгэл үнэмшлийн үр суудсан байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энийг олж хараад би юу юу бодоод байна? Надад ямар сөрөг бодлууд ингээд миний тархин дотор сонсогдоод байна. Эн чинь ерөөсөө л бүгдээрээ намайг баг байхад манай багшийн хэлсэн, өвөө эмээгийн хэлсэн, ах эгчийн хэлсэн, аав ээжийн хэлсэн ийм сөрөг үгнүүд юм ба штэ. Эн чинь ерөөсөө л би кинон дээрээс ч юм уу, номон дээрээс ч юм уу сураад авсан л зүйл юм ба штэ. Хин нэгний хэлсэн үг юм байна. Эн чинь миний толгоон дотороос гараад байгаа миний үг, миний ийм сөрөг бодол биш юм ба штэ. Одоо жишээ нь хин нэгэн хүн намайг те хөөе Бадмаа наашир гэж дуутах юм бол би ингээ очихгүй штэ. Би Бадмаа биш энэ хүн өөр хүн дуудаж байгаа гэж бодоод. Яг тэр шиг энэ сөрөг бодлууд бол би биш юм байна. Намайг тодорхойлж байгаа зүйл туйлын үнэн зүйл биш юм байна. Энэ бол миний үг биш юм байна. Гэдгийг одоо бүгдээрээ ойлгож авлаа шүү дээ. Тэгэхээр яг одооноос бүгдээрээ маш энэ зүйлийг одоо awareness гэж хэлдэг. Өөрөө өөрийнхөө толгойн дотор юу бодогдож байгаа гэдгийг асар одоо сайн анзаараад сонсоод тэгээд түүнийгээ худлаа гэдгийг нь мэдэж аваад ингээл сөрөг бодол бодогдоод би чи ямар арчаагүй юм бэ? Би чи ямар муу ээж вэ гэдэг ингээл бодол те айлын хүүхдүүд ийм хөөхөн мундаг яриад штэ гэдэг ч юм уу те. Айлын гэр чи ямар гой цэвэрхэн юм бэ? Ямар ч гой хоол хийдэг юм бэ? Яаж энэ бүхнийг амжуулаад байна? Би ч өстой арчаагүй юм да гэдэг нэг тиймэрхүү бодол одоо хамгийн нийтлэг ээжүүдийн сөрөг бодол байна шүү дээ. Тиймэрхүү юм бодогдонгууд за эн чин худлаа шүү. Би энэ бол одоо хин нэгний надад ингэж хэлж өгсөн үг байна. Би яг одоо нэг таслан зогсоо. Би бол чаддаг хүн. Би хичээж байгаа. Тэ? Энэ хүмүүстэй сошиал медиа дээр амьдралынхаа нэг 3 минутыг ингээ үзүүлсэн чинь би тэрэнд нь ингээл амар итгэл өөрийгөө доош нь хийгээл ах ямар шаардлага байгаа юм бэ? Энэ хүмүүс зөвөр гэрээ цэвэрлэнгуудаа гяс зургийг аваад 5 минутын дараа гэрэнтэй ил бавж байгаа штэ. Би яг манайх шиг ингээл хүүхдүүдтэй айлууд. Энэ 3 минутын зүйлд би ингэж автаж өөрийгөө доош нь хийхгүй. Энэ бол хүний амьдрал, миний амьдрал ушаал өөр. Би өөрийнхөө амьдралыг тэ хөгжлүүлэн, цэцэглүүлэн тэр хүч, тэр одоо шидэт хүч нь надад байгаа. Тэрийг би өөрийнхөө итгэлийн хүчээр усалж амьдралаа цэцэглүүлэн эерэг бодол, өөдрөг үзлийг дотроо одоо ургуулна. Тэ одоо тэр нэг янз бүрийн ингээд
үзэл бодол ингээ үр болон суудсан. Тэгээд ингээ ургасан бүхнээ нь бидэнд сонсогдоод байгаа гэж байгаа шүү дээ. Тэдний чинь бид нар өөрөө өөрийнхөө итгэл анхаарлаараа услаад байдаг байхгүй юу? Улам томруулаад, улам ингээ цэцэглүүлээд байдаг байхгүй юу? Сөрөг бодлуудаа бид нар итгэлээрээ услаад улам үнэн юм шиг сонсогдуулаад байдаг. Бид нар өмнөх хичээлээрээ үзсэн шүү дээ. Таны бодож байгаа үнэн бүхэн чинь яг нөгөө талдаа, зоосны нөгөө талдаа худлаа байж идэв шүү. Та итгэсэн учраас тэр зүйл үнэн болж байгаа шүү. Тэр шиг би энэ сүрэг арчаагүй муу ээж гэдэгтээ итгэж чадсан шигэ би бол хорвоогийн хамгийн сайн ээж, хамгийн үн цэнтэй хүн гэдэгтээ итгэж тэр үзэл бодлыг, тэр итгэл үнэмшлийг өөрийнхөө итгэлээрээ ингээ услаад, ургуулад үнэн болгох тэр шидэт хүч нь надад байна. Тэр бол миний итгэл, миний өөрөө өөртөө итгэл юм аа. Би итгэлээрээ тэр үзэл бодлыг услаад тэгээд улам томруулж хорвоо дээр үнэн болгож чаднаа. Ингэж сөрөг бодогдох тоолонд гяс барьж аваад за энэ бол худлаа шүү. Яг одоо энийг авч хай. Одоо би бол чаддаг хүн, мэддэг хүн. Би бол тийм энергиэрээ амьдралаа бүтээж чаддаг хүн гэд ингээд өөрөө өөртөө би бол сайн хүн, сайхан хүн, би ээжийн сайн охин, би аавын сайн охин. Би маш сайн ээж. Миний хүүхдүүд хорвоогийн энэ хамгийн сайн эмэгтэй гэр би хүүхдээ харуулсан ч миний хүүхдийг над шиг хайрлах чадахгүй гэд ингээ өөртөө хамгийн туйлын үнэн энэ сайхан үгнүүдийг хэлээд тэгэнгუთ эн чинь бидний итгэл анхаарлаар услагдсаар хагаад аяндаа автоматар нөгөө нэг сөрөг бодол чинь ингээд бүр услагдахгүй байсаар хагаад хатаж хорч жагаад өгчдөг. Нөгөө нэг эерэг бодлууд чинь миний бодлоороо итгэлээрээ зориулж байгаа энергиэр услагдан тэтгэгдсээр байнга миний толгой дотор дандаа гоё юм бодогдчихэдэг. Ямар гоё юм бэ миний амьдрал. Би чи өнөөдөр амьд сэрж байгаа да ямар азтай вэ? Тэ? Би өнөөдөр энэ дээвэр доор ингээд хайртай хүүхдтэйгээ хамтдаа ингээд эрүүл саруул амьдарч байгаа минь ямар аз завшаан бэ? Амьдрал минь баярлалаа. Намайг ийм хөөрхөн хүүхдийн ээж болгосонд баярлалаа гэд ингээд цаанаасаа ингээд ийм сайхан эерэг бодлууд ингээд автоматар бодогддог болчдөг байхгүй. Тэрийг бид нар өөрийнхөө итгэл энергиэрээ ингээд тэтгээд ингээд ургуулад байдаг. Энд одоо жоохон хүүхдүүд бол энэ ийм сайхан үгнүүдийг сонсоод байвал маш хурдан итгэнэ. Бид нар одоо маш том болцсон, 20 гарцсан 20 30 та хүмүүс учраас ингээд жаахан цаг орно. Жоохон олон удаа давтах хэрэгтэй гарна. Гэтэ энийг хэрхэн яаж үр дүнтэйгээр энэ итгэл үнэмшил сайн сайхан эерэг бодлуудыг тархиндаа суулгаж одоо ургуулах уу гэдэг талаар ингээд бүгдээрээ дараа хичээлээрээ үзээд явнаа. За энэ хичээл маань ингээд дуусж байна. Дараагийн хичээлээр бүгдээрээ энэ сэтгэл зүйн одоо итгэл үнэмшил бодол бүхэн маань бидний бодит амьдрал, бодит бие, физикал биед маань хэрхэн нөлөөлдөг юм бэ гэдэг талаар үзэх болноо. За ингээд дараагийн хичээлээр уулзцгаая.